Сайн бацгаана бүхэнцний өсөлж болон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад Батбаярх агуу бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрцээрсэн байна. За танд эзний өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд эзний өдрийн мэнд хүргье. Амен. Хоёул гэрчлэг гэх юм бурхны үгээр томхоглоё тийм ээ. Бид гэрчлэгийг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. За та ямар гэрчлэлтэй хүрцээрвэ? За би эзэн бурхнаа алдаршуулж одоо өөрийнхөө эдгэрлийг гайхамшигтай эдгэрэл авсан одоо бас гэрчлэгч जैन. Ерөөсөө энийг би нэг гэрчлэхгүй нэлээ удаа явчлаа. Тэгээд гэрчлэлч одоо бүр ялтаа бүр батжуулж бүр ахын тулд одоо би өнөөдөр ирсэн дээрээ бас гэрчилж байна. Би бол ерөөсөө бурхнаас бол маш их эдгэрлийг авсан. Урд гэрчлэлээрээ хүртэл би ярьж ирсэн бамбаа уулчнаас үүдэлтэй зөндөө яасан тэр дагуул өвчнүүд тэрнээсээс бол бүрэн эдгэрлийг авсан байгаа. Тэгээ сүүлд нь бол явцын дунд бол цагаамах одоо эргээдсээ цагаамах одоо ингэж гардаг болсон. Тэгээ бурхандаа өөргөө залбираад ингэ явж гайгүй болчихж байгаа юм шиг болоод тэгээл буцаж ягаал тэгээл бүр эдгэрлийг авсан гэл нэсэндээ тунхаглал яваад байсан л да. Тэгэхээр би цомжуулгандаа ирээгүй байсан. Тэр чуулганд явдаг байсан. Тэгээд яг бурхан талархаал тэгэл залбираал тэгээд нэг гайг болчоод буцаж ягаал тэгэл яваад идэгс. Тэгээд энэ сүм чуулган дээр ирээд тэгээд усан баптизм авч яхад тэр илчлэгдэж бүрэн одоо нөгөө чөлөөлөгдөг байсан билээ. Тэгээд тэр муу сүнс яг тэр нөгөө тэрийг илчилж өгөж хэлж яг тэр муу сүнс надаас гарсан. Цагаамах гэж. Цагаамахны тэр муу сүнс гараад тэрнээс хойш айгуусах эдгэрлэг авсан явж байгаад тэгээд дахиад өнөөх маань дахиж бие дээр мэдрэгдээд тэгээд бас ингээл одоо эзэн дөргөөл хөөгөөл ингээд хад буцаал чөлөөлөгчөөл дахиад автаж орж ирээл ингээд ерөөсөө яагаад гэсэн л та. Тэгээд эн чинь маргажил шухуу болчлоо тэгж явсаар хагаад. Тэгээд би ерөөсөө тэгээд яг мэтгэл дээр ерөөсөө л Есүс бүх өвчнийг эдгэж байсан гэсэн мэдгэж та тийм учраас бол би бол ерөөсөө л Есүс бүх өвчнийг эдгэж байсан чи энэс бүрэн эдгэн гэсэн итгэл дээрээс би маш их залбирч тэмцэж одоо чөлөөлөгдөж ясрагаад одоо өнөөдөр бол бүрэн эдгэрлээ авсан одоо гээд тунхаглаж бурхнаас алдаршуулж гэрчилж байна. Бүрэн тэгээд цагаамах энэ мохоо өвчнөөс бүр эдгэрлэг авсан маа. Үнэхээр энэ бас сүнслэг юм бохор өвчин байдаг юм байна. Тэгээд энэ тан өрөөсөө би хэрэглээгүй. Ингээ бүр эдгэрсэн байгаа. Тэгээд миний бас нэг гоё бүрэн цэвэрлж эдгэрсэн юу гэх юм бол бас миний ус аюу хаагтдаг байсан байхгүй. Маш их хаагтай байсан. Тэгээд ингээл өсөө ингэнгууд л зүгээр энэ дээр ч ингээл цагаан зас шиг л ингээ бууж гинцдэг. 2 хоноо л ерөөсө загданд угаагаал. Тэгэл угаахгүй бол 2 хоноо л угаахгүй бол айгүй загдан тэгэл хэцүү тийм байсан л да. Тэгэл бас эзэнтэй би өсөө өргөж ирсэн, залбирж ирсэн. Яг юу гэж залбирж ирсэн гэдэг өөрөөр ингээл таавал миний өснө ширхгийн тоогч мэднэ. Энэ бохор энэ юунаас танаа чөлөөлж өгөөрöd маш их гоё залбирдаг байсан. Тэгээ сүүлдээ тэр нөгөө сүүлдээ тэмч хөө залбирч гисэн. Тийм. Урд нь гоо залбираад байсан. Сүүлдээ тулдаж залбирдаг. Тэгснээр тэрнээс хойш одоо тэгээд бүрэн одоо ямарч хаггүй сайхан болсон. Тэг гайхалтайгаар ингээд урд нь бол би зөндөл юм хэрглэж илээсэн л да. Нэг арсны өөрчлөлт, хуурашилт ийм нэг өвчин эмгэгийн юм яа дээ шүү дээ. Хүүхэд наснаас л авахгүй л тийм болчихсон байхгүй ерөөсөө хураашсан тэгэл айгүй харагддаг тэгэл зөндөөл янз янз сайн гэсэн тэр шампан тосмос өдрөгөж ерөөсөө нэмэр болж байгаагүй л те тэгэл ястаар эцээс зүгээр нөгөө шунгажил 2 хоноо л угаагаал нэг тэгэл гэлж явдаг лсэн л да тэгвэл бол завднал айгүй дээртэй төвхтөл идэгсэн би энэ бүгдээс ингээ бүрэн чөлөөлөгдөөд ингээ цэвэрлэгдээд ингээ сайхан эдгэрлийг авсан юм аа. Амен. За баяр хүргэе. Үнэхээр гайхалтай. Эдгэн гэдэг бол эрүүл би үнэхээр бурхныг алдаршуулан гэрчилж байна өнөөдөр. Тэгэхээр цагаан мах иргэдэг хүмүүсүүд байдаг.
Насан туршдаа л одоо миний хэрэг тийм ээ угаасаа тэгин ингээл нэг юм тан хэрэглээл нэг намдаатж байгаа юм шиг тэгэл дахиж буцаад сэтрээд идэг. Энэ бол сүнслэг асуудал байсан юм байна гэж штэ тийм. Энэ бол сүнслэг асуудал. Ерөөсөө сүнснийх юм байна. Ерөөсөө нэг гайг болчоод буцаж ингээл яадсан байхгүй. Тэгэл эн чинь юунаас тодорхойлж ийм хэр ерөөсөө л сүнслэг. Би ерөөсөө нэг ч юм хэрэглээгүй, тийм даамаач хэрэглэж үзээгүй ерөөсөө. Ерөөсөө л ингээл сүнслэг юу гэдгийг мэдсэн, тийм ээ? Яг ингэж хөлөөлөгдөд ингээд усан баптизм хийж байгаа бүр яг ботор гарсан. Тэг хөөгдөж гарч ясан байхгүй. Тэгээд тухайн үед гайг болоод яасан дахиж ингээд эргээд ингэдсэн. Тэгэл түүнүүтэй би ингээл тулалдаал тэмцэл хөөгөөл ингэдсэн чинь одоо бүрэн эдгэрэл авсан байгаа маа. Тэгээд одоо бас бурхан авс алдаршуулж бас гэрчил чинь зөв юм байна. Тэгээд гэрчлэлээр бүр ялтаа болж авахын тулд би ингээ гэрчилж байгаа маа бурхан алдаршуулж. Үнэхээр бас гэрчлэхгүй ингээ яваад ингээд хаар чинь бас тийм ээ бүрэн эдгэрлийг бас нөгөө муу сүнс чинь одоо бас буруутгал оруулна тийм ээ. Ингээд энэ бүгдээс бас ингээл бүрэн чөлөөлөгдөхгүй ингээл тийм ч бас одоо гэрчлэлээр ялж одоо бүрэн энийгээ тунхаглаж тэгээ гэрчилж байна. Тэгээд маш их сайхан болон ингээд эдгэрлийг авч जैन би тэгэхээр бурхан дээр ирснээс шал өөрчлөгдөж जैन. Одоо миний махан биеийн эдгэрлээс гадна одоо сүнсний маш их эдгэрлийг би авч जैन тийм ээ. Айгуу тайван болж байна. Дэвчээртэй байна. Ингээд одоо үр жимсүүд гарч эхэлж штэ надаас тийм ээ. Тэгээд л одоо нөгөө урд нь бол ингээл өөрийгөө тэгчлээ сайхан байна. Тэгсэн хэрнээ тэр муу зуршлууд маань бүрэн надаас чөлөөлөгдөөгүй байсан байгаа байхгүй юу? Тий. Би бол чөлөөлөгдсөндөө тэгсэндээ гэл явдаг байсан. Тэгтэл ингээл бодлоор буруутгалаар тэр маань орж ирэл хүслээр ингээл орж ирэл тэр хүсэл ингээд өдөөгдөөл тэгэл амьдал төрөндөө тулдал байгаа юм л та. Бүр ингээ биеэр ингээд үйлдэхгүй ч гэсэн тийм үйлдэх хүсэл төрөөл тийм одоо тийм завхаарл тийм юм төрмөл орж ирээл ингээл гэдэг гэсэн байхгүй юу. Тэгэл би бол тэрнээс бол бүрэн чөлөөлөгдсөн гэл амьдал бодоол ингээл яваад байдаг гэсэн. Одоо би нэг үйлдэхгүй байгаа юм чинь гэл тэгсэн хэрнээ тийм одоо хүслүүд тийм мэдрэмжүүд орж ирээл. Одоо нөгөө талааны талбар оюун бодлоор орж ирж шүү дээ. Тийм тэгээ яваадсан байхгүй юу. Тэгээд одоо яг ингээд энэ чуулганыхаа номлолыг энэ ерөөсөө нөгөө бурхны нөгөө одоо нэг усан баптизм дахин төрөөд тэгээд одоо нэгүсэл дээр ягаад ирэнгуут үнэхээр өөрөөрөө би урд махан биерэл ингээд зүтгээдсэн байгаа байхгүй тэр хүн дээр тийм ээ. Яг л тэгээд тэр хүн дээр эзэн ажил хийж байгаа л гэсэн л бодолтой зүтгээдсэн болохоос яг ачир дээрээ тэр маань яг бүрэн эдгэрэл байхгүй л ингээд яг махан биер айгу ядраал тэгэл тийм оюун санаатайгаар амьдал өөрөлд үзээд махан биеэрээ үзээдсэн байгаа байхгүй. Тэгэхэд одоо ингээд бурхны нэгүсэлт болоод ирэхэд өөрөө ирэхгүй тэр юу чинь ингээд нөгөө тийм хүсэл тийм бодол энэ бүр байхгүй болчихж байгаа. Амен. Байхгүй бүр амар тайван болчихж байгаа. Урд нь бол тэмцэлтэй амьдал махан биений хал юугээр л яваадсан байхгүй. Тэгээ энэ миний хөрөл ялгаа энэ ингээд надад гарч эхэлж байгаа байхгүй. За жинхэнэ нөгөө ариун сүнсээр бурхны нэгүсэлт ирэхээр хүн яаж өөрчлөгдөв юм бэ? Одоо энэ Библи уншихаар яаж энэ ойлголтууд орж ирж байна тийм ээ? Шал өөр болоод ирж байгаа байхгүй. Энэ минийгээ биднес чинь мэдхгүй урд нь бол тэгэл яг л за ингэх ёстой юм чинь гэсэн л юу авчаал өөрөө ингээ үзээ тэрийг л тэгэл ариун сүнс надад ажиллаа хийж чинь тэгж чинь тэгэл яваад байсан. Тэгэл нөгөө мэдээж сүнслэг юм чинь сүнслэг юм болж л байгаа шүү дээ. Тэрийг тэгэл ариун сүнснийхээ явуулсан. Тэгэхэд л одоо өөр одоо бохор сүнслээр л одоо өдөр дуулаад тэгээд тэр хүндээ тэгээд автаалаа сүн яг л мөн гэл тэгэл их буруутгал орж ирдэг байсан. Тэгэл тэр буруутгалаа тэгэл ялтчгүй өөрөө бүрэн тэрийг хөөж гаргач мэдхгүй тэгээд хааш тийм нэгүсэл байхгүй чи яаж ч явах. Тэгэл яг махан биеэрээ өөрөө зовлтгол зүтрээл тэгэл явдаг байсан байна. Одоо тэгээд энэ минь буруутгал энэ юу тий үнэхээр энэ бол сатааны юу вэ? Одоо ажилтдаг арга тий. Ганц нэг зорилго зэвсгэнэсэн байна тийм ээ. Энэ бүгдийг хүртэл мэдээд тэгээд энэ буруутгал энэ ялгааг өөр дээр хүлээж авахгүйгээр хөөгөөд үнэхээр биднээсэн зөвхт байдлаар орсон юм а гэдгийг үнэхээр өөр одоо мэдээ те энийг өөрөө мэдж байгаа ш. Энэ бурхан нэгүсэл ороод хүнд ойлгуулад мэдрүүлээд энэ бурханы нэгүслээр энэ бүх юм ингээд гоё цэвэрлэгдэж чөлөөлөгдөж одоо энэ айгуу гоё одоо нэгснээр ингээд амар тайванд тийм ээ. Амар тайван донд л энэ юмнууд ингээд өөрчлөлт энэ юмнууд гарч байгаа байхгүй. Ялгаануудыг хүртэл мэдээд одоо ингээд
айгуу гоё ингээд одоо ойлголтуудыг өгч байна. Тэгээ энэ бүгдийг бас ингээд эзэн бурхнаа гэрчилж одоо энэ гоё эдгэрлийг, энэ ялгаануудыг бурхан дотор өсөж байгаа, өөрчлөгдөж байгаа энэ их нарийн сүнслэг зүйлсийн ялгааг хараад те ялалтаа авах аргыг бас сэтгэлийн хандуустай олж байна гэж ойлгож. Тийм хуваалцж байна. Үнэхээр бас үнэхээр биднес ч одоо ингээд буруу яваад байсан юм байлээ л дээ. Энэ нөгөө ярихад тийм ээ. Одоо тэгээд нэг сүмжүүлгэн дээр урд нь би бол зөндөл ингээд сүмжүүлгэн дээр яг л өстө ялтаа амьдраад тэгээд ингээл бурхнаас нэг юм залбирал гуйдаг. Тэнгуул дандаа гуйсан юугаар тийм ээ. Ажил яагаач ажлын юм яагаач мөнгө төгрөг юм. Тэнгуул өнөөх юм маань ингээл янгол өөстө бурхан надад гоё ажиллаа хийж чинь. Бүтчихээр тийм ингээл баярлал. Тийм талархал энэ бурханы ерөөл өстө бурхан л надтай хамт байна гэл өнөөдөө баясаал ингээл дотор өнөхөр бурхантай яваад байл гэдсэн чинь өрөөцгөлээсэн байна. Тэр бүгдийг хүртэл мэдээд ингээд тэр бүгдээс хөрөлж хөлөөлөгдлөө. Айгуу гоё байна. Тэрнээс нөгөө биднес яг тэр өөрийнхөө хүслийн дагуу ингээд залбирангуул өнөөхийг ингээд хийж байгаа тэргээ бурхан гэж хараад байдаг байсан байна. Үнэхээр бас буруу яваад бүдэрж ирсэн байна. Тийм учраас ингээд бохор юунаас чөлөөлөгдөж чадахгүй нэг үнтэй ингээд яваад ирсэн байхгүй баригдсан. Одоо ингээд энэ ялгаанууд гараад ингээд яг тэр хүн дөөр дөр мань үр жимс гараад ирдэг юм байна. Нөгөө санаа зовлт тэр юу нөгөө нэг мөнгө л оллоо яахын төлөөл ингээд нэг гэр орноо сайхан болгочих юм уу тийм ээ өөрөөхөө юу ингээл тэгэхэд яг тэр маань бол яг хачир дээр бол үнэхээр миний л өөрийн хүсэл бодлоос бурханы хүсэл биш байгаа байхгүй юу. Тийм тэрийгээ тэгэл бурханы хүсэл гээл бурхан л намайг хангаж ийн тэгж ийн гэл ингээд үнэхээр энэ бол үнэхээр би бол тэгэхэд бол муу сүнсэнд л одоо эзэмдүүлсэн тэр хүслийнхаа одоо нөгөө бурхан хангасан бид нар баян болцоотой амьдрах ёстой гэж байгаа. За тэгэнгүүтээ мөнгөнийхөө төлөө ажиллаал өөрөө өстой. Тэгээ тэрийг нэг гүйцэтгэж ажиллах ёстой. Бид нар хөсмөрлөж өөрийнхөө амьдралыг авч явах ёстой. Өөртөө хариуцлагатай тийм. Тэг яг энэ чи ялгааг нь мэдээд хэлж байгаа. Би өөрөө зүтгэх биш юм байна. Энэ юу чи би энэ муухай бохор тийм ээ энэ мөнгийг шүтж байгаа энэ юунаас гимшээд эхэлж байгаа байхгүй. Энэ гимшлийг нэгүслэр бурханд ойлгуулад энэ бүгдийг миний үгүй одоо энэ явж байгаа буруу тийм ээ энэ ойлгуулад өгч буруу дотор яваад байж тэгээд сануулаад ингэж одоо өрөөгдөж явж байна гэдэг ингэх хүмүүс үлдэнэ юм лээ. Би нөгөө чөтгөрийг хөөгөө тэглээ инглээ гэхэд энэ нөгөө гим нүгэл байж байгаа юм бол танихгүй л гэсэн шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ минийг л би бас одоо итгэж чахан дүүтэй тийм ээ бас ингэ төөрөлдөр над шиг ингэ явж явах юм. Ингээд үнэхээр энэ яг зөв чуулган энэ юун дээр ирснээр энэ бүгдийг мэдээж одоо нэг үсэн мэдээж ойлгож ингэж чөлөөлөгдөж үнэхээр нэрээ тэгээд ирэн гуталж ингэж чөлөөлөгдөж ирэхээр миний санаа зовлт байхгүй болчихно. Нөгөө бол ажил руу нөгөө мөнгө төгрөгөө санаа зовлт байхгүй болоод амар тайван дундал тэртээ тэргүүл биднээсээ тийм ээ маргааш шинтлээ бити санаа зов байгаадаа тийм ээ сэтгэл хангалуун байгаад яг тэр мэр чинь болж байгаа хгүй. Тэгээд яаж яг ажил төрөлж гисэн ингээд харахад бүтггүй юм шиг байлаа ч гисэн тэр бурхан нэг өсөж жоход өрөөсөө л хараасаа тэр яг л нэр маргаашин тасантууд яг найдвараа тавьсан итгэлээ тавьсан байхад бурхан амар тав аргаад миний бодоогүйгээр л нэмдэгтэл болгоцсон яг тийм ингээ өөрчилсөн за энэ бурханы миний л хүсэлээсэн бурхан биш юм байсан байна тэргээ бодоод байж итэл чинь өрөөсөө секундны хооронд шууд өөрчлөл ингээд нөгөө юм өнтрүүд ингээд өөр ирэхгүй яг юм чинь бүтээл ингээл болоод ирж байгаа байхгүй. Тэгээ бүр гайхалтайгаар тий ямар ч бүр нөгөө бодоогүй улсууд хүртэл ирээл ингээд одоо тэр ажлыг одоо бүтээгээд ч юм уу. Тий эсвэл нэг цаанаас нь ямч бодоогүй гол уцаараа гутал тэгэл тэр одоо дороо тэр бүр гайхмар тий үнэхээр гайхалтай. Одоо бид нар бурхны яг яаж бас ажилт юм бэ? Бурхны зүрхийг нэг талаар таниал, тэ бурхны ажилдаг арга зарчмыг нь бас таниал. Ингээл бурхантай хамтрна гэдэг яа гэм бэ? Би өөрөө хийчихээрээ яагаад ам бэ гэл ингээл маш их суралцсан авч байна л тэ. Манай судалгын тийм. Энэ бүгд энэ ялалт энэ бурхныг танихад одоо бидэнд юу туслаад байна гэхээр ариун сүнсээр ишлэгдсэн гайхалтай үнэн намлал үгээр
Тийм үгээр үг мэдлэгээр бид нар ийм учиртай ингэх ёстой юм байна шүү дээ. Тэгээд дагаад дуулууртаар хэрэгжүүлээд үзэх үед ялалтай гарцаагүй авдгийм байна гэдгийг бол бид гэрчилж байна. Үнэхээр ялж болдгийм байна. Сүнслэг нарийн нууцуудыг мэдэж авж байна. Гол нь за авлаа. Мэдлэгээ авлаа. Энийг хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлээд ирэхэд энэ үр жимс чинь гараад эхэлж байна. Тэгээд нөгөө өөрөөрөө зүтгэх биш. Бурхандаа тавьж өгөөд бууж өгөөд ингээ яхаар аяанд ингээ өөр амар тайван болчих. Амар тайван болчихор чинь тэр юмнууд чинь ингээ нэг хөнгөн хялбар нэг санаанд оромгүй аргаад ингээд яваад ингээд үнэхээр гайхалтай. Яг одоо ингээд юу явах гэж ирсэн гэдэг миний яг нөгөө ихэд нөгөө хуучин зорилго ингээд юу байсан шүү дээ. Тэр мэр чинь одоо зүгээр миний махан бие байсан. Годонгол эзэнд буугаад онгод тэр үг нэг мэдгэтэл ерөөсөө амар тайван аргаар л ингээд шийдэгдээл ингээд гайхалтайгаар ингээд гараад ирж байгаа юм. Тийм бол боддоор ингээд юм дөр мэдэгдээ явж байгаа болохоор чинь хүн чинь бүр ингээд улам ингээд бүр гоё. Үнэхээр бурхан гайхалтайгаар ажиллаа гэдэг юм мэдрээд тэгээд бурхандаа бууж өгөөд тэгээд тэр урд нь хийсэн гим нүгэлтэр буцаа гимшээд яхад тэр юунаас нэг үстэр цэвэрлэгдээд чөлөөлөгдөөд ингээд гоё яалт эдгэрлийг аваа явж байгаа байхгүй. Би хамгийн гол нь одоо гэрчлээд ингэж наад шиг бас төөрөөд бүдлээд тийм ээ. Ингээд даваа бизнес яг л нэг ажил төрлөнд бүтээл ингээд сайхан ингээд яг нь улсууч юм. Би яг л тиймээс одоо ингээд одоо итгэгчнэр л одоо ингээд харж яг л тийм байгаад байгаа байхгүй юу. Яг л тэр бухнаас гуйсан тэр ажил нь бүтээл явж ивэл тэгэл тэрүүндээ талархаал бурхан хамтан бурхны нэг сэлэнтэргээл тийм ингээд бодсон ингээл төөрөлдөөл тэгээд чаавал бурхнаас нь холдуулсан өнөөдөл нь бурхнаас та ирч чадахгүй яг л өнөөх тэр очиод тэр юун дээр л сэтгэл хангалуун болчихлоо гэдэг байгаа байхгүй яг эцэст айгүй бид үсэнгөө мэхлэгдэж хуурагдаж муус унсанд өдөртэй диаволдод нэгсэн Ослоч яваад идэх юм байна. Тийм. Яг энээс одоо яг ингээд энэ усан баптизм гэдэг чинь л үнэхээр учиртай байгаа байхгүй. Жинхэнэ яг сүнсэнд усан баптизм хүрснээсээ л би өөрчлөлтийг Библийн ойлголтыг аваад ирсэн шүү дээ. Тэр цагаас хойш л ингээл өөрчлөгдөөл ерөөсөө ойлголтыг аваад яста буруу явж исэн юм байна гэдгийг мэдж байгаа шүү дээ, тийм ээ. За ингээд яста буруу номлог чи юм байдгийн байна. Үнэхээр биднес шин гоё ханган сайхан үгэнд л хууртаж ингэж яваадсэн болохоос биш. Үнэхээр бурхныхаа тэр яг Библийн дагуу үгэнд нь биднес суралцаагчгүй буруугаар бодоод буруугаар сэтгэл яваадсэн. Одоо бол яг жинхэнэ ингээд бурхныхаа үгийг зүгээр ойлголтыг аваад одоо яг өөрөө авч чадахгүй биднес тэр нөгөө бас нэг үсч өрөөд тэгэхээр чин ойлголтыг нэг зөрхөн дөгөө суулгаад өгөр чин үнэхээр гоё амар тайван дунд тэгээд бурхантай яаж залбирхаа хүртэл мэдээд яаж муусмастай тулдахаа мэдээд хэлж байна. Тэгэл энэ бүгдээр ингээд гоё эдгэрээд ингээд хөлөөлөгдөд бас үр жимсээ гаргаа явж талархаж байна. Тэгээд энэ бүгдээр бас бурхнаа алдаршууд гэрчилж байгаа. Амен. За тийм ээ таны гэрчлэр тань дээр хийгдэж байгаа ажлуудаар бурхан алдаршиж байна. Үнэхээр тэр бол эдгэгч бурхан, тэр бол хангагч бурхан. Тэр бидэнд бүх тэнгэрийн хандлын нууцуудыг харамгүйгээр задлж байгаа бидэнд их мэдлүүдээ өгсөөр байгаа бурхан юм аа. Тэгэхээр энэ их мэдлүүдээс маш олон итгэгчид маань үнэхээр төрөлцсөн байт юм. Итгэлийн амьдрал одоо нэг талаар за бурхан дотор даруй байх нэг амьдрал байгаа. А нөгөө талаар маш их тулаанч амьдрал байгаа. Тэ? Тулалдаж өөрөө авах юмуд байгаа юм шүү. Итгэгч хүний өөрөөс нь гарах итгэгч чармаалт тэ. Одоо яг энэ тал дээр нэр яг ингээд хуучин бол ингээд амар тайван ингээ болчих шүү дээ. Одоо ямар ч тулаангүй. Ингээд одоо гэр бүл дээр ч юм уу ажил төрлөөр ч ингээд нэг юм норж ирэл ингээд харж хүн чинь нөгөө тайван байдал. Болоод байна шүү дээ. Нэг юм тайван байдалтай дөө бурхан натаа янз болгоод байдаг. Тэр чинь өстө нөгөө жинхэнэ нөгөө биднес чинь төөрөлдүүлээд нөгөө жинхэнэ хуураад ямар ч тэмцэлгүй ямар ч үг ингээд нөгөө нэг хэвийн ингээ байлгах шүү. Энэ болсон юмдаа талархтаа бурхандаа баярлаа гэж бодлоо. Яг ингээд өөрчлөгдөд ингэн гот жинхэнэ тулаач орж эхэлдэг юм ирдэг юм өөртөө. Оюун бодол руу чинь жинхэнэ нөгөө юм чинь дайрдаг юм байна. За тэднээс та чинь өстой жинхэнэ тулалдаад нөгөө бурхны үгээр цэлмээ аваараа дайраад тэгэж тийм ээ дайсан товтлохоос өмнө одоо төрүүлж тулалдах. Одоо ингээд таактик гэж чинь ингээд мэдрүүлээд ингээд өгөөд ялтаа ингээд хэлж байгаа хгүй. Тэрнээс урд нь яг өнөөхтэй баригдсан өстой одоо гэр бүл амар тайван байгаа л ингээд чимээгүй бол тэр үндэ баярлалаа тийм ээ ингээд ажил бүтээл мөнгө төгрөгтэй болоод тэр үндэ талархаал баярлалаа гүг юм зөв харагдаж байгаа зөв тийм гэхдээ
Гэхдээ энэ байдал үнэхээр хизээ хүртэл үргэлжилэх вэ? Тэ та бурхнаас холдчиход байгаагаа мэдхгүй мэхлэгдээд байгаамаа тэр амар тайван дотроо хүртэл алдагдсан байдгийг шүү гэдгийг бас яг үнэн байхгүй. Яг энэгээр л одоо олон итгэгч нар ингэж явж байгаа. Энэ ажил бүтээд ингэж бурхантай явж байгаа болохоор ингэж байгаа гэх тий. Яг эцэсний яг энэ яг нэг бурхан дээр ирэхээр яг зөвөр яах юм бол энийгээ мэдчих авч байгаа. Би буруу явж исэн байна. Тийм учраас л одоо гэрчилж над шиг ингэ төрөлж суусууд нь тийм ээ. Тий. Энэ зөв үнэхээр бурхан дээр ирээсэл гэж уриалж байгаа. Үнэхээр ирээрээ танаас тэгээ ялгаагаа гарган танаас бурхан ойлгуулж өгнө. Тийм ээ. Энэ бүгдийг бурхан л хийн. Яг л тэр ариун сүнс яг бурханы тэр нэг үсэл тэгэхээр биднээс ойлголт. Тий. Та одоо бурхны өмнө бити бардамнаач би бол одоо 20 жилийн итгэгч бай 20 жилээр бурхан надтай хамт байсан гэд. Үнэхээр тийм байж болно. Гэхдээ өнөөдөр амьдралынхаа үр жимс танаас юу гарч ийна гэдгийг өөрөөсөө асуугаад шалгаад одоо боломж биш тэ бурхныг дахиад яагаад тааж болохгүй гэж үнэхээр миний хааж исэн, миний итгэж исэн, миний итгэлийн амьдрал үнэн байж үзэг байж үү гэдэг асуултыг бас тавиад тий. Би бол шудраг хэлчихэ. Үнэн биш ээ. Үнэхээр одоо энэ сүмжуудгнууд бол үнэхээр тэрийг одоо зөвл гэж бодож байгаа. Яг л пастрын хэлсэн үгээр ингээд явдаг гэсэн биднээс бол тэгээ яг энэ мэдээ сүнслэг юм чинь сүнслэг байж лээ. Үнэхээр хүн дээр нэг гар тавиа залбирах ч юм уу. Тэгээл янгууталж өнөөхөн чөлөөлөж юм болол тий болон тийм юм гарч байгаа. Тэнгуул тэрийг ариун сүнснэх гэж бодоод үздэг гэсэн. Тэгээд явсан яг ингээд бурхан дээр энийг мэдэн гол бохор сүнсний юм байсан байна гэдэг мэдчих авч байгаа байхгүй. Ямар сүнсээр өдөрдүүлээд яснаа мэдчих байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр одоо тэр ямар нэгэн гайхамшиг хийгдлээ гэдэг нь бүгд бурхных биш ээ гэж хэлдэг байна. Тийм. Би өөртөө одоо хүн дээр гар тагаал ингээд чөлөөрөөд гараал ингээд орлол ингээд жишээ одоо байгаа надад тийм зөндөл байгаа. Тэгэл ингээд ямар сайнтал дагууллал хар хилдэг гэж ингээд тэгэл энэ минийг одоо ингээд бурхан дээр ингээд гот энэ бүгд би гимшсэн байхгүй тий. Энэ гимшлийг өгч जैन тэрнээс яагаад тэгээд энэ тэр муу юмнууд чи ингээд яваад ирэхэд ойлголтууд нь орж ирээд биш байсан байх гэд мэдээд үнэхээр ингээд нэг сүнсээр яагаад ирэхээр чи шаал өрөхгүй ариун сүнсний юм гэдэг чи ямар өөрчлөлттэй ямар тий бурхны хийж байгаа тэр агуу чөлөөлөлт идэгрэл энэ чи тэгэхэд би өөрөөсөө энэ дээрээ маш их бохор сүнсний чөлөөлөгдөж байна. Тэгээ мэдхгүйгээс дуулцуудаар гар тавь залбирчсэн тэр гараар дамжиж орж ирсэн маш их бохор сүнс тийм ээ. Тэгээд тэрийгээ өөрөө тий тэнэс ариун сүнсний ажил хийгдэж ийн гэж онгорж бардамж хэлсэн байна дотроо тийм ээ. Айгүй тийм ийм бохор юм зөндөө байхгүй. Тэгээ энэ минь биш байдаг юм байна гэдгийг л бурхан дээр ярилээс талархаж байгаа бурхан. Ийм юм ялгаанууд маш их ингээд ерөөс маш их ярьж мэдэгддэг юм. Тэрнээс одоо маш их ингэж одоо бохирдсан мэдхгүй жаас мэдхгүй байж байгаа шүү дээ эднээс маань. Тэгэл маш их том ачаа хүлээсэн. Хүлээсэн тэгээ санаа зовлт тэр айдас тий биднээс гоё явж ирэхдээ тэр санаа зовлт арилахгүй айдас арилахгүй яг нэг сайхан ингэж чуулган дээр очиод сайхан магтааланд ингээл хөгжөөл баясаал ингээл тэгээл яцх нэг сайхан болж байгаа юм шиг. Тэгээл янгот нөгөө дарамт ачаа гэл байж л байдаг. Тэгээ гараад өөрийнхөө амьдралыг бас аваа явна шүү дээ таа чинь. Тэг гэхээр тэр ачаагаа даа. Сүм дээр бол яг нэг өдрөөр сэтгэлийн төвшөнд ингээд тодорхой хэмжээр хөнгөрчдөг байсан юм байна тийм үү? Тэг хөнгөрчдөг. Тэгээд нэг геймшээ жангутлаа гайг болчихж байгаа юм шиг болж байгаа юм тий. Тэгтэл бүрэн идэгрэлээ, бүрэн чөлөөлт авч чадахгүй. Ингээ хуургаад байдаг юм байна. Хуураад байсан юм намайг. Тэрийг мэдэхгүй л тэгэл яваадсэн. Харин ч өстой нэрэ хоолж явуулаагүй бурхан намайг өстой нэг үйлчлэр авчираад тэгээд өстой готож энд авчирж яагаад үнэхээр ойлголт одоо бурханы ажил яаж явагдгийг бурханы сүнс яаж ажилдгийг үнэхээр энэ бүгд ялгаа гаргаж өгөө нөгөө бохор сүнс надаас гаргаад ирэх бол нөгөө зарим миний нөгөө хэлүүд биш байсан тийм ээ хэлмэл биш тэр мөр нэлчлэгдээ чөлөөлөгдөөд ингээд өөр болоод ирж байгаа байхгүй шал өөр тэгэхээр гайхалтай тэгээд одоо бас гэрчлээд үнэхээр бодолж байгаа зөндөө итгэгч нар байгаа танаас тэгээд үнэхээр бид нас авралын төлөө явж байгаа болохоос ш тийм ээ тийм зүгээр ид хөрөнгөний нэг сайхан зугаацсан гэл тийм ээ өнөө маргаашийн амьдрал биш ээ 50 гэж бодонгол тэрийг л бурханых бити энэ дүүрээр үнэхээр энэ дүүрж явдаг юм байна энийг л би хэлэх гээд байгаа байхгүй үнэхээр ирээрээ танаас минь ирээрээ авралаа өөрсдөө үзээрээ бурхан яаж ажиллан гайх юм шиг энэ бүгдээс л үнэхээр чөлөөлөгдөөд өөрчлөлтийг авч байгаа, эдгэрж байгаа, үр жимс гаргаж байгаа талархж байна. Тэгэхээр бүх хүнс
өсөл үндэсний шуулган дээр ирээд би энэ эдгэрлийг, энэ ойлголтыг, энэ гоё нэгүүлсэлтэнд байж байгаа талархаж. Бас мархан наалгашуулж хэлж байна. Амин. За баярлалаа. Бурхны өрөөлөөр бэлгэж байгаа таны бурхан улам лүгээр өрөөж, улам лүгээр таны амьдрал дээр орж ажиллах болтугай. Тийм мэдээж Батбаяр ахын ярианаас бол маш олон хүн ухаарлыг, өөртөө байгаа асуудлыг олж харах болтугай. Итгэлийн амьдрал гэдэг бол ялах ёстой амьдрал юм аа. Тэнийг бүлээн мэднэ чадна болно гэд ингээд талархаад ингээд байдаг бас амьдрал биш юм аа. Мэдээж энд бол тулаан болж идэг. Тэр тулааныг гарцаагүй ялах нь бол биднийх байдаг, ялалт нь биднийх байдаг тий. Тэгээд өвчин биднийх биш, тэр ачаа дарамт биднийх биш, найз санаа зовлт бүгдээрээ биднийх биш юм аа. Энэ бүгдээс гарах ёстой маа, гарч болдгийм байна гэдгийг яг өөрийнхөө итгэлийн амьдралын нууцаа хуваалцаж тий бидэнд далангуу туршлага хуваалцаж одоо нууц явах тийм ээ. Тий. Яг л би тэгжил бодож явж ийсэн тийм ээ. Тэгээд бурхантай явж гинэ л гэж төөрөлтсөлж явж байсан. Аа. Одоо тэгэл энэ бүгдээс ингээд өөрөө ингээд чөлөөлөгдөд биш байсан юм байна гэдэг мэдсэн учраас би нэг гисчилж байгаа. Яг л биднээс яг миний хамт ингээд чуулганд явж байсан улсууд маань хүртэл одоо нэг хараасаа үзээсээ би нэг хайртайдаа л би нэг ярьж байгаа. Тэрнээс би бол муу хэлэлт чи ярьж байгаа биш байхгүй. Ами бодсон болоод өөрөө сайхан болоод байгаа даймаар бас. Тийм биднээс хайр гэж чи худлаа хайр байдаг юм байна гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Хүний хайр гэж худлаа байна. Нэгэндээ сайхан муу хэлчихгүй нэг сайхан тэмрэлцсэн нэг яасан гоё өгөөд нэг урамшуулсан. Энэ бол биднээс хайр биш юм байна. Үнэхээр бурхны хайр гэдэг чинь үнэхээр үннийг хэлж энэ бүгдийг гэрчилж тийм ээ биднээс яахын төлөө биднээс бурхан биднээсээ дуутсан юм бэ тий миний үннийг яриасан буруу явж байгаа нэгэндээ энэ зөв зөвлөгөөг өгөөсэй гэж яг л өөрөө би ингэж алдаж явсан болохоор л тэрүүн дээр намайг бурхан эдгэрлээ өгсөн учраас би тэрийг ингэж зоригтойгоор үннээр ярьж байгаа юм аа. Одоо урд нь бол ингэж гэрчилж чаддаг ч байсан байна, ичгөө санаа зовлттой байсан тийм ээ. Тэгээ энээс хүлээстэл явж байсан болохоор гэрчилдэггүй юм байна хүн чинь. Тэгээд тэр нэг завхааралт нь ингээл бодогдоод тэр хийчмээр санагдаад ингээл явуулсан байхгүй. Тэгэхээр амьд хүчээр л ингээд тэмцээдсэн тэр үнтэйгээ. Тэгэхэд энэ дэрэн гуталч тэр бодлоо сайнаар бүр байхгүй болоод бүрстнэр үнэхээр нөгөө хүсэл бодол тийм юм чинь байхгүй болчихдээ юм. Нөгөө тэр байсан юм чинь гаргаа ичж байгаа юм чинь нөгөө тий эдгэрээд одоо ингээ бүр гэрчлээд хүн чинь эдгэрлээ авчихаар хүн гэрчилж чаддаг юм байна. Тийм тэр санаа зовлтоор айцсан байхгүй болчихдаг юм байна. За баярлалаа Батбаяр хаа. Үнэхээр олон хүн ухаарлыг, урам зориг, хүчийг те ямар нэгэн одоо сүнсний нүджих нь хаагдсан амьдрал дээр ерөөлөө алдаж байгаа хүн одоо таны гэрчлэл хурж олон хүний галтаа тамаас аврах ажлыг би таны хийж чадчихна гэж болол харж байна. За баярлалаа. Тэгэхээр олон хүний нүд нэгдэж үнэхээр би юу болж байна гэдэг асуултыг өөртөө тавиад бурхан дотор ялтаа авах замыг бас гаргаж байна. Таныг бурхан улам агаагаар өрөөж ашиглах болтугай. Амен. За баярлалаа. Үнэхээр бурханыг бас за итгэлийн ахын дүүст бол ийм зөвлөгөөг өглөө хоёлаа. Итгэгч биш хүмүүс бас маш чухал зүйлийг ярьлаа. Өвчин идэх боломжтой байд юм аа. Цагаан мах гэдэг гардгаа гэдэг бол шалтгаантай өвчнөтэй хүмүүс бол маш олон байдаг. Энэ хүмүүсийн идэхгүй олон жилээр шаналж байдаг. Энэ хүмүүст бол наад асуудал чинь энэ өвчин чинь сүнслэг асуудал байдаг юм шүү. Тэ? Үнэхээр энэ сүнслэг асуудлыг шийдэхгүй бол махан бие дээр чинь бол хэдий хүртэл эргэлжлийг бол мэдэхгүй. Тийм шүү дээ. Одоо ингээл энэ ус уналт тийм ээ. Одоо ингээл хаг энэ хүртэл сүнслэг юм байсан байхгүй. Энэ бүгд одоо жинхэнэ бурхантай авчрах үед бол шийдэгдэж та эдгэх чөлөөлөгдөх бололцоотой байдгийн шүү гэдгийг би хэлээд энэ хүрээд өнөөдрийн гэрчлэлийг өндөрлж болж байна. Болж байна. За баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.